Сайн байцгаана уу? За, доктор Жо Диспенсагийн тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг энэ бяцлаглыг сонирхон судалж байгаа, магадгүй энэ бяцлаглаар хичээлж байгаа хүмүүст анхаарах ёстой нэгэн чухал зүйлийг та бүхэндээ дахин сануулъя гэж бодлоо. Урдын оруулж байсан бичлэгүүд дээр энэ талаар яг хэлээгүй юм шиг ийм санагдаад тэгээ энэ богинохон бичлэгийг оруулж байна. Юу вэ гэхээр яг энэ бяцлагалтай танилцах хүртэл бидний итгэж баримталж одоо хүссэн үсээгүй яг баримтлаад явж исэн нэг ийм амьдралын зарчим байгаад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр шалтгаан үр дагаврын зарчим. Энэ нь юу вэ гэхээр бидний амьдралд заавал ямар нэгэн сайн сайхан зүйл баярлууштай тийм үйл явдал тохиолдож бид тодорхой хугацаанд баяр баясгалан ад жаргалыг мэдэрдэг. Жишээ нь одоо юу ч гэж болно л доо. Нэг томоохон хэмжээний мөнгөн хонжуур суглаан дээр хожих байдаг ч юм уу. Эсвэл нэг амьдралд нэг чухал том хүчрхэг хүн гарч ирээд бидний амьдрал айгүй том өөрчлөлт хийх эсвэл бид хүсэж исэн амжилтандаа хүрэх гэдэг ч юм уу юу ч гэж болно тийм ээ. Тэгэхээр яг энэ зарчмаар бид бүгд л яг ийм зүйлд итгээд явж исэн. Мэдээж хүүхэд байхад бол шал өөр те. Бид заавал баян байх хэрэгтэй гэдэг ч юм уу энэ талаар огт мэдээлэл байхгүй. Эхийнхээ хайр халамжин доор ингээд жаргаад дандаа сайхан ад жаргалтай бяцхан жижигхэн зүйлч гэсэн баярлж чаддаг яг ийм сайхан байдаг байжгаад сүүлдээ мэдээж бүх юм өөрчлөгддөг те. Тэгээд яг л ямар нэгэн тийм гадаад амьдралд маань материалын амьдралд маань баярлууштай зүйл тохиолдсон үед л бид баярлдаг болохоос биш бус үед нь дандаа тийм гонигтай сэтгэл дундуурхан ер нь амьдрал нэг тийм сонин саарл гэмээр ч юм уу ийм байдлаар яваад идэг. Харин доктор Жо Диспенсагийн хэлж байгаагаар бол яг энийг эсрэгээр нь бид нэр хийх ёстой болж таардаг. Өөрөөр хэлбэл энэ бяцлаглалын үед бид нэр яах ёстой вэ гэхээр магадгүй ирээдүйн аль нэг хугацаанд бидний амьдрал тохиолдож болох үз. Одоогоор бол зөвхөн ердөө мөрөөдөл төдий байгаа тийм баяртай сайхан үйл явдлыг яг одоо болчихсон байгаа мэтэр тохиолдсон байгаа мэтэр бодож итгэж тэгээд хараахан ирээгүй байгаа ирээдүйн тэр сайн сайхан зүйлдээ яг одоо автсан мэтэр баярлаж талархах энэ сэтгэл маань бидний хувьд маш чухал байдаг. Тэгэхээр энэ бол бидний энэ бяцлаглалыг илүү үр дүнтэй магадгүй тэр нэг биелэгдэх тэр хугацааг нь илүү хурдан нааш нь татах гэдэг ч юм уу те. Яг ийм гол хүчжүүлсэн хүчрхэг болгож өгч чадж байгаа гол зүйл маань болоогүй байгаа, ирээгүй байгаа тэр сайхан зүйлд аль хэдийн болчихсон биелэгдчихсэн мэтэр баярлаж талархаж яг тийм мэдрэмжээ орчлон ертөнцид одоо тарааж түгээх нь яг энэ жинхэнэ утгаараа тэр манифесташн гэдгийг хийх гол үндэс болдог гэж хэлдэг л дээ. Тэгэхээр нөгөө түрүүний хэлжсэн шалтгаан үр дагавар буюу эхлээд тийм баярлах зүйл тохиолдсны дараа баярладаг биш. Харин тэр ирээдүйд тохиолдох яг одоохондоо хараахан тохиолдож байгаа тэр зүйлдээ урьдчилж баярлаад урьдчилж түүндээ талархаад яг түүнийгээ биелсэн мэтээр бодож мэдэрч тэр талархсан мэдрэмжээ түгээх нь бидний тэр өөрсдөөсөө ялгаруулж байгаа энергийг өстой максд тултална гэх юм уу те хамгийн их хүчтэй хүчрхэгжүүлж өгч чаддаг хүчин зүйл нь энэ болж өгдөг юм байна. За тэгээд энэ бяцлаглалынхаа үр дүнг сайжруулахад тусалдаг нэг зүйл нь урд нь бас хальт дурдж байсан сахилга бот байгаамаа. Маш олон хүмүүс амьдралаа өөрчлөх болон ер нь амьдралдаа хийж байгаа алхмууд дээр гаргаж байгаа шийдвэрүүд дээр маш их сэтгэл хөдлөлөөр ханддаг. За судалгаа бол хангалттай сайн хийсэн ч байж болно, хийгээгүй ч байж болно. Ер нь айгүй олон хүмүүс шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр ханддаг. За сэтгэл хөдлөлийн маань сайн тал нь мэдээж
аливааг сэтгэл хөдлөл тэр эмоцийн тэр хүчийг оруулаад хийх нь ихэнх үедээ их хүчтэй одоо дайрах гэх юм уу тэр одоо давших тэр хүч бол маш их байдаг өндөр байдаг. Хамгийн гол нь сэтгэл хөдлөл маань тун утахгүй унтраад буураад багасаад эхэлдэг. Магадгүй яг энэ бяцлагыг хийгээд хүмүүс за нэг сар боллоо үр дүн байдгүй, амьдралд нь тодорхой юм тохиолдохгүй ч юм уу, эрүүл мэндэд нь ахиц дэвшил өөрчлөлт гарахгүй байдаг ч юм уу. Магадгүй яг энэ байдлаараа 6 сар, магадгүй жил ч юм уу ингээд яваад ирэхлээр нөгөө нэг гоё урам зориг тэр сэтгэл хөдлөл байхгүй болчдөг. Тэр үед маш олон хүмүүс яг сэтгэл хөдлөл дээрээ суурлаад шийдвэрээ гаргасан хүмүүс маань буугаад өгчдөг. За боливолийн худлаа байна уу? Энэ бол бүтэхгүй эд байна гэдэг ч юм уу Тэгэхээр яг нэгэнт л та шийдвэрээ гаргаад за би яг энэ бяцлагын аргаар бяцлагаад үзье. Тодорхой үр дүнд хүрээгээд шийдсэн бол нэгэнт шийдвэрээ гаргачихсан л бол сахилга баттайгаар тухайн бяцлагаа өдөр болгон өглөөдөө ч юм уу оройдоо ч юм уу ажлынхаа цаг зав яг өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад өдөр болгон энийгээ тогтмол хийж чаддаг би эрүүл мэндийн байдалд жоохон асуудал үүссэн ч гэсэн түүнийг стон энэ бяцлаа хийдэг байх хэрэгтэй. Энд ийм хүчийг өгдөг ийм одоо бидний хөшүүрэг бол сахилга бат байдаг. Тэрнээс биш сэтгэл хөдлөл бол ихэнх үедээ хүчтэй боловч удаан хугацааны туршид гэх юм бол сахилга бат нь биднийг илүү одоо барьж зорилтоо хүрэх дээр тэмцэх өөртөө бууж өгөхгүй байх яг энэ бүгдийг чинь барьж чаддаг хамгийн гол хүчин зүйл хүчрэг хөшүүргэн сахилга бат байдгийг шүү гэдгийг та бүхэндээ дахин давтан хэлье. Тийм учраас хэдийгээр бууж өгмөр санагдаад заримдаа 1-2 хоног ч юм уу магадгүй 1-2-7 хоног 1 сар ч юм уу энэ бяцлага хийхгүй бүр хийх хүсэл байхгүй болцсон байсан ч гэсэн дахиад энийгээ сэргээгээд явах хэрэгтэй шүү. Энэ бяцлал үнэхээр бидэнд бидний амьдралыг өөрчлөлт өгч чадах ийм одоо арга техник байгаа юм шүү гэдгийг та бүхэндээ дахин давтан хэлхийг хүссэн юм аа. За өнөөдрийн бичлэг маань иймэрхүү товчхон зүйлийг та бүхэндээ хальтгаан ингээд сэргээгээд хэлхийг хүссэн юм. Тэгээ та бүхэндээ хүрхийг хүсэж байгаа зорилгодоо хүрэх болтугай өөрийнхөө болохыг хүсэж байгаа тэр шилдэг хувилбараа утгагүй яг тийм болох болтугай гэж та бүхэндээ өрөөе. За утгагүй ямар нэгэн бичлэгээр дахиад уулзах байхаа гэж бодож байна. За бүгдээрээ баяртай.